За би Unilive аппликейшнийг хэрхэн татаж суулгаад бүртгүүлэх тухай заавар өгье. За эхлээд Play Store юм уу? За iPhone-той хүмүүс бол Apple Store руу ороод энэ Unilive гэсэн энэ нөгөө аппликейшнийг татаж суулгана. За татаж суулгангууд мэдээж open гэсэн бичих гарна. За ингээд аппликейшн руу орно. За аппликейшнда бүртгүүлэхээс өмнө одоо өрсөн хүний линкийг авсан байх хэрэгтэй. За магадгүй линк нэг иймэрхүү линк ирсэн байгаа. За энэ линкэн дээрээ гарна. Дараад орно. Тэгэнгүүт ийм юм гарна. За энэ хамгийн дотолд байгаа энэ урилгын кодыг гол нь хуулж авах хэрэгтэй. За илүү дутуу өсөг бол бичигдэж болохгүй. Яг энэ дээрээ сайхан дараад копи гэдэг хуулаад авчихна. За ингэснийхаа дараа аппликейшн руугаа нээсэн аппликейшн руу орно. За тэгэхээр ийм харагдаж байгаа. За энэ дээр энэ бүртгүүлэх гэсэн товчон дээр дарна. За дахиад бүртгүүлэх гэдэг товчон энэ доор байгаа. За ингээд энэ дээр мэйлээ бичнэ. За би туршилт хийж байгаа учраас одоо хэрэглээ багтаа нэг мэйл бичиж. Gmail.com. За ингээд биччихлээ. За тэгээд энэ verification код гэдэг дээр дарна. За тэгээд энэ үүнийг бол энэ доод цэнхрээ татаад энэ яг аль таарч чануудын дээр нь тааруулж ингээд тохируулна. За ингээд таны мэйл дээр одоо код очсон тэр бол 3 минутын хугацаатай гэсэн үг. За энэ дээр бол пассвортаа зохиож чинь одоо юуг зохиож чиж тухайн хүн өөрөө шийдээ. За жишээлбэл би монголч гэдэг юм уу гэдэг биччихээ туршиж байгаа учраас өөрөө мартахгүй код зохиож хэрэгтэй. За энэ дээр бол нөгөө түрүүнийхээ хуулсан өсгөнүүдийг тавих хэрэгтэй. За ингээд одоо бүртгэж байгаа гэсэн үг. За тэрнээс мэйл рүү ороод энэ дээр нөгөө код хуулах юм байна. За ингээд мэйл рүү орно. Мэйлээр шуулдах юм. За магадгүй хэрвээ ирэхгүй бол спам ташуулгаад өччих болно. За энэ дээр бол ирсэн байна. Спам дотор нь ирсэн байна. За энэ үеийг бол хуулж авна. Копи гэдэг. За энийг бол not spam гэдэг. Spam шүү гэдгийг хэлчих хэрэгтэй. Тэгвэл дараа нь бол дандаа ийм бокс дотор ч ирнэ гэсэн. За саяхан хуусныг бол энэ дээр ингээд тавьчихна гэсэн. Тэгээд за нөгөөдгөө бас тааруулна. Аль тохирч байгаад нэг явц цав тааруулна. За ингээд бүртгэж байгаа гэсэн. За өөр утсан дээр бол сэвэрлж болно. За ингээд оронгууд одоо энэ дээр бол дандаа видеонууд явж байна. За энэ дээр өмнөхдөр нь даруул лайвд авчихсан. За энэ бол ингээд лайв хийж байгаа хүмүүс энэ даа. За за видео за энэ дээр болох гэдэг хүмүүс ч юм ингэж гарч ирдэг. За ямар ч байсан бүртгэлийг бол ингэж хийн. За энэ дээр бол өөрөөх нэрийг сольж болно. За энэ дээр одоо жишээлбэл Монгол гэд сольчих болно. За тэгэх юм бол таны нэг Монгол болчихно. За энэ доотлын энэ кодоор бол нэг хайж сэрч хийж найзалж одоо нэг дахад хэрэгтэй юм байлээ. За та урилтын линк авахдаа бол энэ баркод гэсэн дээр дараад кофе линк гэж аваад тэгээд хөнлөө явуулчихна гэсэн үг ээ. За гэлээ.